Инсулин гэдэг тариаг нэг л тариад эхэлчих юм бол насан туршдаа тарьдаг уу гэсэн асуулт надад маш их ирж байна. Тэгэхээр энийг шууд тийм ч юм уу шууд үгүй гэж хариулах боломжгүй. Яагаад гэхээр энэ маш олон зүйлээс хамаарч идэг. Жишээ нь чихрийн шижингийн төрөл, за танд чихрийн шижингээс гадна өөр хавсарсан өвчин байгаа мó, сахартай болоод хэдэн жил болж байгаа гэх мэтээс хамаардаг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн хувьд бол заавчгүй бид нар инсулиныг тарихаас өөр аргагүй. Яагаад гэхээр бидний нойр булчирхаанаас инсулин ялгардаггүй. Харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн үед ямар тохиолдолд инсулин тарих шаардлагатай болдог вэ гэдгийг би маш товчхон хэлээд өгье. За шинжилгээгээр цуснд сахарын 3 сарын дундаж 9-өөс дээшээ тэгсэн хэрнээ тухайн хүндээ ам зангаад байдаг, маш их уудаг, маш их шээдэг, иймэрхүү зовир шинж тэмдэг давхар илрээд байгаа тохиолдолд хэрэглэн. За мөн бөөрийн үйл ажиллагаа болон элэгний үйл ажиллагаа асуудалтай хүмүүст инсулин харьцангуй хор хөнөөл багтаа учраас тарих тохиолдол байдаг. Дээрээс нь тархины цус харуулт зүрхний шигдээс маш том хагалгаанд орсон хүмүүст тодорхой хугацаагаар инсулин тариад тарьдаг. Чихрийн шижин буюу сахартай хүмүүст эмийн эмчилгээ хийгээд ямар нэг байдлаар үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл чихрийн шижингийн нэг л эм биш 2-3 төрлийн эмийг хавсраад хэрэглээд байгаа хэрнээ цуснд сахар болон 3 сарын дундаж 7.5-аас доошо бууж өгөхгүй байгаа тохиолдолд бас инсулинийг хэрэглэдэг. За одоо жишээ нь зарим хүмүүс анх удаа чихрийн шижин сахараар онцлогдохдоо цуснд байгаа сахар нь маш өндөр онцлогддог хүмүүс байдаг. Энэ хүмүүс цуснд байгаа сахар өндөр байхаас гадна маш их аман цангадаг, тэр хэмжээгээр уудаг, маш их шээдэг, ийм чихрийн шижинтэй хүмүүс илэрдэг зовир хамт илэрж байгаа. Энэ хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхээр сахартай болсноо мэдгүй, сахартай болж байгаагаа ч мэдгүй явсаар байгаад цуснд байгаа сахар маш өндөр онцлогддог ийм хүмүүс байдаг байхгүй юу? Энэ хүмүүс яадаг вэ гэхээр нойр булчирхаа инсулин гэдэг дааврыг зогсоо зайгүй ялгаруулсаар агаад маш их ядарсан байдалтай байдаг. Энэ тохиолдолд бид нар тэр цуснд өндөр байгаад байгаа сахарыг буулгах га зогсоо зайгүй ажиллажчихсан байгаа энэ нойр булчирхааг амраахын тулд төр зүр инсулин тарилга хэрэглэх тохиолдол байдаг. Ингээд инсулин хэрэглэж явж байгаа хүн амьдралын зөв хэм маягтай ороод ирэхээр бид нар инсулин тариаг тунгийг багасгах юм уу эмээр сольж болдог. Эсвэргээрээ бид нар сахартай олон жил болчихсон хүнд эмийн эмчилгээ хийгээд за нэг эмэнд цуснд байгаа сахар мань хянагдахгүй бол 2-3 төрлийн эмийг хүртэл хавсарч хэрглэж болдог. Яагаад тэгэхээр сахарын эм өөрөө маш олон төрлийн үйлчлэгээтэй байдаг. Тэгэхээр энэ эмнүүдийг хослуулж хэрглэсэн хэрнээ бидний сахар хангалттай хянагдахгүй доошоо буухгүй байх юм бол энэ үед бид нар инсулин тарилга хэрэглэе гэдэг. Ийм тохиолдолд бид нар инсулин тариад эхэлсэн тохиолдолд буцаагаад инсулин тарилгаа зогсоох буюу эмээр солих боломж багаснаа л гэсэн үг.